энэ ертөнцид түрээд ирээд түр засагтаа итгэцэн. Нэг банк бус юм уу, банкын зээл төлөх гэж ирсэн юм уу? Сорилтоосоо үргэлж ингээ хулчгардаг. Тавилангаа нэг сертификатаасаа нэгдэг. Зүгээр л нэг товчлуур дараа нэг бичиг цаас аваад амжилтанд хүрдэггүй юм аа. Нас яваад байна. Сургууль сурцсан, бакалавртай, магистрэ хийж байгаа. Гэснээр гацсан хിവэрэ хөгжил ерөөсөө байхгүй, ахиц байхгүй, гацсан мэдрэмжтэй явсаар л байгаа юм бол хэдүүлээ энэ контентыг хамт үзье. Энэ ямар хүн юм бэ гэх юм бол Kotaro Yabe. Би энэ контентыг хаяа ингээд үздэг. Яагаад вэ гэх юм бол урам авахын тулд Kotaro Yabe юу гэдэг юм бэ гэх юм бол хөл бөмбөгч. Тэгээ өөрөө айгу мэ хөл бөмбөгч байсан. Окей. Тэгээ ингээд доор бичсэн байна. Багийн хамгийн муу тоглогч байсан. Ерөөсөө хол явдаггүй. Гэхдээ өөрөө мэрэгчний хөл бөмбөгч болёо гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд арга хэмжээ аваад эхэлж байгаа. Тэгээд томоохон арга хэмжээ ерөөсөө авахгүй байгаа. Ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэх юм бол хамгийн жижигхэн арга хэмжээ авч байгаа. Гэхдээ давтамж нь асар өндөр. За тэгээ Kotaro юу шийдсэн бэ гэх юм бол хөл бөмбөгөө сая удаа гол оруулах гэж үзье. Shot хий. Одоо нөгөө саксон бөмбөг дээр бас яг адилхан. Тэгээ хэдүүлээ зүгээр хамт үзцгээе. Ингээл нүдэл явж байгаа. Тэгээ Kotaro нэг удаа буугаад өгсөн. 7 жил хөл бөмбөг ерөөсө тоглоогүй. Тэгээд та тэнд бас зөндөө олон тийм хүмүүс байгаа. Би бас өөрөө тийм мэдрэмж зөндөө авч ирсэн. Тэгээд ахиц ерөөсө байхгүй. Тэгээ ахиц байхгүй болохоор сүнс маань ингээ хоосордог, урам хугардаг, инерц алгуулдаг. Тэгээд өөрийнхөө сүнс юм уу амьдралын дуудлагаасаа холдоод тэгээд харамсалтай айгүй олон хүмүүс нь буугаад өгдөг. Тэгээ хэдүүлээ буугаад өгснийхаа дараа хаашаа буцдгийн бэ гэх юм бол өмнө сураад авсан чаддаг юмаа хийдэг. Тэгээд юм хийж чаддаг хүн тэгээд яадаг юм бэ гэх юм бол зүгээр цагаа өгдөг. Одоо нөгөө касн зогсдог, үйлдвэр дотор ажилладаг, сав багладаг, юм тээвэрлэдэг, юм зөөдөг, жолооч гэх мэтийн ажил. Яагаад гэх юм бол тэнд бол томоохон бэлтгэл ажил юм уу, ахиц, skill, чадвар ерөөсө хэрэггүй. За тэгээд Kotaro Yabe-гаас энэ контент хийж эхлэх үедээ асуусан юм бол юу мэдэрч юм, юу болж байгаа юм бэ? Гэх юм бол аимшигтай юм хэлэх баха. Би өөрөө хөл бөмбөгчүн гэж бодсон. Гэхдээ биш юм байна. Тэгээ хүмүүс юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол би content creator биш юм байна. Би хөрөнгө оруулагч биш юм байна. Би англи хэлтэй биш юм байна. Би ухаантай юм биш юм байна. Би амжилттай биш юм байна. Би угаасаа мөнгөгүй байх гэж ингээд тэнгэр намайг заяасан байна гэх мэт чинь яг тиймэрхүү хэлж ийсэн байж магадгүй. Гэхдээ тавилгын өөрчлөл болно. Гэхдээ тавилан юм уу амьдралаа яаж өөрчлөх юм бэ гэх юм бол яг Kotaro Yabe шиг хийх ёстой. Ер нь бол нэг диплом юм уу, нэг томоохон сертификат, нэг том тамга, нэг том зөвшөөрлийн араас нь энэ ерөөсө оршдоггүй. Юуны ард оршдог юм бэ гэх юм бол давтамжтай нэг юмыг хийсээр л байх хэвээр тэрэндээ сайжрах хэвээр. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. Тэгээ хэдүүлээ Kotaro юу хийж байгаа те гол руу оруулах гад бүр ингэ дээгүр буудаж байна. Тэ? Бухимдаж байгаа хаа. Тэгээд юу шийдсэн бэ гэх юм бол би тэгээ Kotaro-гийн зорилго нь маш ариун номер 1 заяа. Одоо 12,000 удаа яасан байна. Сайжирч юм те. Тэгээд Kotaro-гийн зорилго нь маш ариун. Окей. Гол оруулахын тулд хөл мөнгө тоглохгүй байгаа. Ингээ мөнгө олохын тулд хөрөнгө оруулагч болно гэдэг чинь ариун биш байхгүй юу? Тэ? Энэ компаниг ойлгодог болъё. Амжилттай компани, амжилтгүй компани ялгадаг болъё.
Тэ хятад хүнийг ойлгохдаг болъё. Япон хүнийг ойлгохдаг болъё. Тэ хүний анхаарал юунд татдаг юм бэ? Тэгээ энэний араас гарсныхан дараа одоо Котаро Ябе тэ юу хийх боломжтой болсон бэ гэх юм бол ийм хөлбөмбөгийн коуч юу ч гэсэн. Тэ өмнө хөлбөмбөгч нь ч байгаагүй. Одоо юу болсон бэ гэх юм бол доор хаяж тэ хөлбөмбөгний коуч болж байгаа байхгүй. За тэгээд ингээ бөмбөгтөө өдөржингөө ноцолж जैन тэгээд ингээл тэг 15,000 удаа баруун хөл зүүн хөл хоёулангийн шүү. Энэд та өнгөрсөн жил миний контентыг хараарай. YouTube дээр хэдэн контент оруулсан байгаа юм бэ? Солиотой тав юм билээ. Бараг 700 илүү 800 илүү. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook, YouTube бүгднийг ингээ харах юм бол би юу хийсэн бэ гэх юм бол энэ Котаро Ябе шиг зүгээр өдөр болгон давтамжтай юм яриад байгаа. Facebook дээр бас миний Facebook контент хараарай. Бас голом капитал эсвэл Art Securities компани контентуудыг үзээрэй. За яг гэх юм бол тэр 2014, 15, 16 оны контент дээр миний монгол хэлийг сонсчих заяа. Би монгол хэлээр эдийн засаг ярих хүн биш байсан байхгүй юу? Тэ би монгол хэл дээр хөрөнгө оруулалтын мэдээлэл түгээд хүн биш байсан байхгүй юу? Би бол монгол хэлээр камерын урд зогсоод 100,000 хүний анхаарал татах хүн биш байсан байхгүй юу? Гэхдээ яг энэ Котаро Ябе шиг ингээд өдөр болгон нүдэлсэн. За тэгээд та ингэ харж байгаа юм бол одоо тий чадвар нь дээшилж байна. Knuckleball янз бүрийн техник сураал явж байгаа зүүн баруун хөлөөр нь хоёулангийн дасгалжуулж байна. Хөл бөмбөгөө бүр ингээд ивдсэн. Тэгээд бас хүүхдүүдэд юу заах хэрэгтэй юм бэ гэх юм бол нэг их сургуулийн сертификат та хэдийн юм асуудлыг шийдэхгүй тий. Тэгээд сургууль руу ороод онц дипломтой төгсмөр байгаа юм бол яаж төгсөө гараад ирдэг юм бэ гэх юм бол хоосон төгсөө гардаг байхгүй. Яг гэх юм бол дахиад зорилго нь ариун биш байсан болохоор. Тэгээд ариун зорилгын араас ариун замаар хөдөлмөрлөө явахгүй юм бол та хэдийн хүссэн үр дүнөөсөө гарч ирэхгүй. Яг гэх юм бол буруу нүхийг малтаж явж байгаа байхгүй. Окей. Тэгээ ихэвч хүмүүс нь тэгээ яадаг юм бэ гэх юм бол окей би ингээ 12 жил ерөнхий боловсрол ингээ нүдчлээ улаан дипломтой төгслөө. Тэгээд одоо дараагийн хийх ёстой юм юу юм бэ гэх юм бол их сургуульд бакалавртай боллоо. Бакалавртай төгслөө. Тэгээд насаараа нэг том юмны ард ерөөсө гараагүй нэг төсөл хийж үзээгүй би даасан фейлдэж үзээгүй жижигхэн нэг $50 юм уу $100 би даасан бүтээгдэхүүн үйлчлэгээр олж чадаагүй эсвэл оюуны хөтөлбөрөө зах зээл дээр танилцуулаад одоо нэг шинжилгээ байж болно тий хүмүүст анхаарах хүртэл нь танилцуулаагүй учраас тий тэр санхүүгийн чиглэлээр сурсан байна уугүй юу архитектор болсон юм уу зураач болсон юм уу зохиолч болсон юм уу контент креатор болсон юм уу гоо сайханч болсон юм уу зах зээл дээр явахгүй байхгүй. За тэгээ яг энэ Котаро Ябе шиг үйлчлэлийг хийх хэрэгтэй. Тэгээ Котаро Ябегийн үр дүн тий 10 хэдэн мянга 31,000 удаа энэ бөмбөгийг өшгөлж ийн заяа. Бүр тэгээ ингээд гэмтэл автсан тийм учраас хүлээ ээлжлэх ёстой. Болсон яг гэх юм бол булчин бүх юм үе муучин бэлэн биш байсан болох гэмтэлтэй явж байгаа. Гэхдээ мань хүн ерөөсө зогсоогүй таад нь харж байгаа бол 32,000 удаа энэ бөмбөгийг өшгөлж ийн. Тэгээд сайжиж байгаа байхгүй юу. Гэхдээ 32,000 удаа энэ бөмбөг өшгөлснийхэн дараа Котаро Ябе тэ хөл бөмбөгч нь болсон юм уу гэх юм бол үгүй. Окей. Тэгээ бид нар бас энэ дахиад ингээ буруу замаар ингээ 12 жил нэмээд 4 жил тийм ерхий боловсрол их сургууль дэд боловсрол ингээ яваад тэгээ бид нар юу сурсан байгаа юм бэ гэх юм бол 2-7 хоног юм уу 1 сар юм уу 1 улирал юм уу 1 жил ингээ зүтгэснийхэн дараа хэдүүлээ төгсөн диплом сертификат аавна тэгээ үр дүн гарч ирэх ёстой тэгээд бид нар ерөөхдөө хүртэх ёстой хүлээлттэй ингээ горьтой суудаг. Хинээс горд юм бэ гэх юм бол өөрийнхөө тавилангаас ингээ хүлээгээ сууж байгаа. Гэхдээ ариун замаараа буруу замаараа алхсан болохоор тэгээд тэнгэр бурхан эсвэл та хэдийн ирээдүгийн супер хувилбар тэр диплом сертификат ингээд шал хэрэггүй юм сураа явж байгаа. Гэхдээ тэгээ бодит амьдрал дээр тэр ерөөсө хэрэгжүүлэхгүй байгаа нь тоохгүй байхгүй. Окей. Гэхдээ энэ Котаро Ябегийн сүнс ирээдүйн хувилбар өдөр болгон харж байгаа. Тэгээд 30 хэдэн мянга удаа нүдсэн байна. 2 дахь 100.
37,000 удаа бөмбөг нүдсэн байна. 2 дахь зуундаа. Тэгээд ирээдүйн Котару Ябе, ирээдүйн энэ хүний ирээдүйн хөлбөр харж байгаа. Одоо ингээ фри кик туршиж байна те. Жохон спин өгөөд. Тэгээд Lionel Messi, Ronaldo те Ronaldinho гэх мэт чинь хүн болгоныг ингээ харах юм бол энэний цаана зүгээр хэдэн мянган удаа нэг юм хийснийхэн дараа ерөөхдөө өөртөө гарч байгаа байхгүй. Тэгээ сая удаа нүдсэн. Одоо 42 мянга тий. Та харж байгаа бол амар хүчтэй болж эхэлж байна. Хөдөлгөөн нь бол шал өөр. Бөмбөгний контрол ингээ сайжирж байгаа. Одоо нөө Роберто Карлосын сайд спинтэй тий чадна. Одоо дахиад баруун хөл нь гимтсэн байна. Тийм учраас одоо зүүн хөлөөрөө гимтэж байгаа. Тэгэл ингээл яг адилхан нэг юм дээр ингээд нэг төрлийн юм болох байгаа юм бол нөгөө дараагийн төрлийн юм зүгээр орлоо үз. Гэхдээ тий ертөнц дэлхий бид нарыг ингээ хардаг. Тэгээ бид нарыг ингээ харж байхдаа яаж хардаг юм бэ гэх юм бол чамааг энийг хэр хүсэж байгаа юм бэ? Жижигнээсээ энийг химэр байгаа юм боо. Тэгээ жижигнээсээ амжилт нь хүрмээр байгаа юм муу гэж таадас асуудаг. Тэгээд тэр энэ асуудал зүгээр нэг удаа биш байхгүй. Чи 5 жил энийг хийх юм бол чи хүн болно. Тэ? Та хэдийн ирээдүйн хөлбөр. Одоо өнөөдрийн идрот би тэ YouTube-аараа сарын 3 4 5 мянган доллар ингээ олж байгаа. Энэ намайг угаасаа хүлээж исэн. Зүгээр нэг автобус юм уу нийтийн тээвэр тэ Сүхбаатарын талбайд зүгээр ингээ идрээ за хизээ нэг цагт хойлоо уулзнаа гэж намайг ерөөсө хүлээгээгүй. Тэ 10 жил мэдрэл муутай юм шиг өдөр болгон контент оруулаад байх юм бол тэ би чамтай уулзсан. Тэ Котару Ябе ялгаагүй. За одоо хэд мянга хүрсэн бэ? 49 мянга. Бам. Хардаа. Бүр ингээ их буу болцсон байгаа зү, тэ. 51 мянга. Top spin free kick харъя. Тэ. Одоо ингээ дэшээ нисдэг. Нөгөө ханны дээгүүр тэгээ нөгөө free kick болохтой нөгөө батаар өөрийнхөө ханаа ингээ барьдаг шүү дээ. 3 4 тоглогчоор. Тэрний дээгүүр ингээ яаж чинь, тэ. Тэгээ тэр булангийг онж байгаа хгүй хардаа. Тэгэд эхний хэдэн одоо хэдүүлээ ингээ харцгаая заяа. Энэ одоо 3 минутан дээр явж байгаа. Эхний хэдэн юмнуудыг хараарай заяа. Дээгүүр ингээ яцсан, тэ. Лэгэл. Oh my god. My goal is 1 million kicks. Тэгээ энэ хүн өөртөө юу ч авсан бэ гэх юм бол би нэг 100 оролдож үзье гэв. Окей. Би нэг 200 оролдож үзье гэж юусоо хэлээгөө. Сая удаа энийг хийснийхэн дараа мэдгүй үр дүнд хүрч магадгүй. Тэ. Тэ. 4 дахь жилдээ одоо явж байгаа. Гэхдээ энэ хүн одоо дотроо нөгөө зөв замаар явж байгаа болохоор урам нь яг зөв нөгөө допамины систем яг зөв ажиллаж байгаа байхгүй юу? Одоо 4 жил явсан 50,000 удаа бөмбөгийг өшгөллөө. Саядаач хизээч хүрээгүй юм байна. Тийм учраас би дуусаагүй. Гэхдээ ингээд бөмбөг өшгөлөх болгон жижигхэн ингээд урам авч байгаа байхгүй. Тэ хардаа. Бам. Тэ. Nice. Тэ 51,400 боо. Тэ хүчтэй. Тэ. Одоо stance mans техник нь яг гоё харагдаж штэ. Бам. Яа. Тийм учраас тэ нөгөө үрдэн бити хурдан гойртоо. Тэ. Цаанаа юу гордож байгаа юм бэ гэх юм бол та хэдийн дараагийн хөлбөр, сайжирсан хөлбөр, амжилттай хөлбөр та хэдийг тэгсэн ядаж гордож хүлээж байгаа байхгүй юу? Та хэдийн гордол одоо өнөөдрийн гордол ерөөсөө хамаагүй заяа. Тэ? 4 жилийн 10 жилийн дараа та хэдийн дараагийн хөлбөр та хэдийг тэгсэн ядаж гордож хүлээж байгаа байхгүй тэр хамаатай. Тэгээ энэ хүн юу гэж нэх юм бол золиослоод байгаа байхгүй юу? Netflix үзэж болно, Facebook дээр контент ухаж болно. POж болно, найз охинтой цагаа өнгөрүүлж болно. Энэ одоо нэг удаа хөшгөлж гин те зааж гараа. Бам 1 2 3 4. Одоо хэдүүлээ зүгээр харцгаая. 4 минут 4 секунд юм байна. Нэг удаа бөмбөг өшгөлөхдөө хэр удаж гин 1 2 3 4 5 6 7 8 9. За 10 секунд болгон нэг удаа өшгөлье гэж бодъё.
58,000 те 58,286 үржүүлхэн 10 секунд гэдэг чинь 582,000 секунд одоо бүх юм оптималны байлаа гэж боддог. Тэгээд тийш очих буцах дундуура жоохон завсарлага авах ерөөсөө ороогүй байгаа. Секунд энийг одоо 60-аар хуваах юм бол 9,714 цаг юм минут юм байна. Тэ байж байгаа. Тэ минут юм байна. Тэгээ нэг дахиад 60-аар хуваах юм бол 161 цаг. Бас нэг юм цаг юм биш мэн, тэ. Эсвэл би нэг буруу тооцсон юм за хамаагүй. Та миний хэлэх гээд байгаа юм ойлгож байна, тэ. Тэ хардаа тэгэхээр цаатлын ингэ шонгийг ингээд оноод байгаа байхгүй 58,000-ын дараа. За жоохон урам авч эхэлж байна уу? Тэгээд та хэдийн дотор нэг юм мэдрэмж одоо төрж байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол үнэн юм байна. Би ингэж үзээгүй юм байна. Тэгээд та хэдийн одоо зүрх сэтгэл сүнс ингээ жоохон сэрж байгаа. Тэгээд би та хэдийн анхаарлыг аль хэдийн авцсан идрээ плей дараач дараагийн юм харъя гэж байгаа. Гэхдээ та хэдийн сүнс энийг бүрэн анхаарсан байна. Яагаад вэ гэх юм бол энэ зөв зам юм байна. Та хэд мэдчихэж байгаа байхгүй юу? Яаж мэдчихэж байгаа юм? Угаасаа энэ баг байгалийн хууль байхгүй. Харта. Амар болцсон байгаа зү. Яа. Окей. За Котаро чи 4 жил бөмбөг нүцснийхэн дараа гайг болно гэх юм бол баг бууж өгсөн байж магадгүй. Яг юм гэх юм бол дахиад зорилго нь ариун биш байсан байхгүй юу? Аха. Тэгээ энэ хүний зорилго урмыг юу хугалах байгаа юм бэ гэх юм бол сая удаа. Энийг амар урт хугацаа тавьчихж байгаа байхгүй юу? Гэхдээ нэг жилийн дотор би юм болно гэх юм бол худлаа. 2 жилийн дотор юм болно гэсэн худлаа. Гэхдээ та өөртөө 10 жилийн турш би өдөржингөө энийг ингээ олон давтамжтай хийнэ гэх юм бол заяа та хэдийн урам хугалахгүй, та хэдийн хүлээлт том гордол гарахгүй, та хэдийн мотивац алга болохгүй. Гэхдээ юу хүрээд ирэх юм бэ гэх юм бол баг зэргийн ахиц. 5 жил бөмбөг нүдээд одоо Австралийн хөл бөмбөгний клуб дотор гэрээ зураад цалинтай хөл бөмбөгчин болцсон байна. Professional footballer болцсон байгаа гэсэн. За цүм хийж гинэ гэж юусоо би хэлэхгүй байна заяа. Гэхдээ одоо бидний амьдралын зорилгууд ингээ хараад үзчих заяа. Ингээ бүгдээр Роналдо болно гэсэн юм байхгүй, бүгдээр Месси болно гэсэн юм байхгүй. Окей, би мэдчихээн. Гэхдээ хэдүүлээ бүгдээр ингээ Котаро Ябе шиг ингээ нүдээд мэрэгжлийн төвшөнд өөрийнхөө энэ сонгосон чадвараараа өөрчих юм бол гоё үстэй. Хараарай. Одоо ингээ яаж юм? Одоо ингээ сурсан юм ашигланаар. Бам. Гол. Тэ. Анх удаа мэрэгжлийн контрактаараа яаж вэ? За тэгээ харамсалтай ковид дундуур нь орж исэн. Тэгэл окей би ингээ хөл бөмбөгчин болох хэсгүй байсан байна. Ковид миний төлгөөг будаа болголоо. Гоншхноогүй. Дахиад зүгээр бэлтгэлээ хийсэн хар та. Бэлтгэлээ хийгээл. Баа. Тэгээ бөмбөг өшгөх дундуур бусад юмнууд ингээд зэрэг сурч байгаа байхгүй. Ball handling, passing гэх мэт чинь за 61,000. Тэ. Яа. Хоп. Яа, nice. Cool харагдаж байгаа зү тэ. Нөгөө анхны хувилбар өнөөдрийн 5 6 жилийн дараа хувилбар тэс ондоо болцсон. Тэ. Бам. Тэгээ ингээд цаана батаар байсан ч энэ баг орох байсан байхгүй. Яагаад гэх юм бол бэлтгэлээ тултал нээсэн. 62,000. Хоп. Яа. Тэ. Бам. Гол. За, Япон руу буцлаа. Бүр холоос хардаа ийм гол одоо гусч байна. Багийн хамгийн мэн байсан. Ариун замаар яваад ариун үйлдэлүүдээ ингээд үр дүн нэхгүйгээр хийгээд одоо 77,000 болсон. Тэг knuckleball. Яа. За, одоо хардаа бэлдсэн. Энийг яагаад өшилж чадж байгаа юм бэ гэх юм бол окей, өгшөн. Одоо өөртөө ярьж байгаа шүү дээ. Би энийг 80,000 удаа өшгөлсөн болохоор тэ орох магадaltaй. Тэ? Энийг бас зөндөө хийсэн тэ? Хардаа? Бам. Энийг бас 15,000 удаа хийсэн. Европ руу явж байна. Окей. За ингэ дотор ингэ мэдрэгж гин үү? Сүнс чинь чамайг дуудаж гин үү? Богино хугацааны үр дүн нэгтэг, горддог, фулгаач одоо чимээг болох цаг нь аль хэдийн болцсон юм биш үү?
86,000 дээр явж байна. Хамгийн мяа хөл бөмбөгч. Японы багийн хамгийн мяа тоглогч. Европт гэрээ зураад хөл бөмбөг тоглож байна. Тэгээ хөл нь барыг зэвсэг болцсон. За тэр тоглож байна. Польшийн 2 дахь лиг дотор тоглож байна. Герман биш, мэдж байна. Франц биш, Англи биш, мэдж байна. Гэхдээ мэрэгжлийн хөл бөмбөгчин контракт зураад мөрөөдлөө амьдарч байгаа. Тэгээ би яг мэдж байна Котаро нэг ч удаа дотроо хоосон мэдрэмж аваагүй, хямраагүй. Яагаад вэ гэх юм бол та хэдийн сүнс сэтгэл мөрөөдлийн хамгийн сайн эмчилгээ юу юм бэ гэх юм бол progress. Тэ? Жохон ахиц, том ахиц юусоо байх ёсгүй. Эсвэл ядаж өнөөдөр би хийх ёстой юм хийсэн. Тэ? Гэхдээ энийг ингээ хийгээл ах юм бол 6 сарын дараа, жилийн дараа, 5 жилийн дараа угаасаа үр дүн гарч ирнэ гэж явах юм бол бурхан тэнгэр таадын дараагийн хөлбөр ертөнц таадыг сонсно. Тэ яагаад гэх юм бол та энэ байгалийн хуулиар явж байгаа. Тэгэхээр энэ manifesting гих мэд шин яг энэ багхгүй. Зүгээр ингээ дэвтэр дотор ингээ би хөл бөмбөгч болъё. No. Тэ энэ хүн бас өөрийнхөө manifesting дэвтэр дотор үргэлж юм бичиж байгаа. Гэхдээ ингээд бал харандаага цаасан дээр юусоо бичихгүй байгаа. Өөрийнхөө сүнсөөрөө юм бичиж байгаа байхгүй юу? Manifesting бол энэ. Тэгээ Котаро зүгээр ингээд нэг дэвтэр дотор ингээ би хөл бөмбөгч болов. Би хөл бөмбөгч болъё гэхсэн бол тоохгүй одоо 90,000 болцсон байгаа заа. 90,000 удаа юм бичлээ, manifesting хийсэн. Польшийн лиг гол. Визэн дууссан. 90,217 удаа яасан. Тэ би үргэлжлүүлээд бөмбөг өшгөлөх болно гэж. Котаро одоо бүрэн гитар тоглож штэ. Котаро юу мэдж байгаа юм бэ гэх юм бол би яагаад энэ ертөнцид төрсөн бэ гэдгийг мэдж байгаа. Яг л бид нар бүгдээрээ сүнсний ертөнцөөс эндээ ийшээ ирсэн. Та сүнсний ертөнцөө юусоо санахгүй байгаа. Яг гэх юм бол тэнд юм болдоггүй. Цаг хугацаа өнгөрдөггүй. Цаг хугацаа өнгөрдөггүй тэнд амьдрдаггүй учраас ахиц байхгүй, сорилт байхгүй, амьдрал байхгүй байхгүй юу? За тэгээд сүнсний ертөнцөөс энэ ертөнцид хүрээд ирээд Нэгэн хоосон цаас. Нэгэн хэрэггүй гэрээ. Түр засагтаа итгэцэн. Хуруугаа уншуулад нэг банк бус юм уу, банкын зээл төлөх гэж ирсэн юм уу? Сорилтоосоо үргэлж ингээ хулчгардаг. Тавилангаа нэг сертификатаасаа нэгдэг. Эсвэл энэ ертөнцид Котаро шиг байх гэж ирсэн юм уу? Яг гэх юм бол өдөр болгон юм жижигэн тэмцээн болж иж ахиц гардаг байхгүй юу? Зүгээр л нэг товчлуур дараад нэг бичиг цаас аваад амжилтанд хүрдэггүй юм аа. Чиний амьдралын сайхан хөлбөр ирээдүйд оршиж байгаа. Гэхдээ Солонгос улс чамд тэрийг өгөхгүй, Америк улс тэрийг чамд өгөхгүй, Австрали улс, Япон улс чамд тэрийг өгөхгүй. Чи тэрийг өөртөө л өг. Хідүүлээ угаасаа сүнсний ертөнц рүү буцнаа. Тэгээ миний бодлоор тэнд бурхан ямар нэгэн өөрсөл өөрийнхөө хэлбэртэйгээ тайлан тавих хаа. Чиний тайлан ямар тайлан байх юм бэ? За тэгээ та юу continue хийх юм, юу өршөглөх юм бэ? Ямар замаар явах юм бэ? Ямар зорилготой, ямар хугацаатай өөртөө ямар амлалт өгөх юм бэ? Яагаад би та хэдийг ингээ загнах ёстой юм бэ? За гарч юм өшгөл.